Ямар сайхан ч. За босъё доо. Үй, юу гэнэ? Гинэмиксээ яад бацдаг юм? Ерөөсөө авдаг хэрэгээ. Ингээд би соёолч моолын зүг явсан юм. Эцэст нь би соёолч моолтэй нэтлээ. Соёолч моолоосоо гараад гинэмиксээ яад пацлыг аваад явчихвал миний нүдэнд парк харагдав. Тэгээд би тоглохоор шийдлээ. Эхний тоглоом бол алс их. Үе, энэ хот яад миний остоноос ч үе боловч. Really, nigga? За энэ дэжгүй байна. Яг энэ хоёр тал хэрэгтэй юм байна. Стад бол дэжгүй.
За сайн байна би хөө гэртээ лээ. Гэрэмик сахихаа сахан пастагаа. Одоо энийг шууд задлана. Энэ стикер байгаа. За ихо хамгийн гол зүйл болох пазл байгаа. Пазл байна. Хамгийн гол зүйл тийм ээ. Эвлүүлсний данаа бол мэдээж ингэж ханддаг мэдээ. 294 ширхтээ ийм пазл байна. Задлан чи шууд ийм пазл болж ирлээ. Ууттайгаа. Ийм том ширхтээ пазл байна да. За одоо эвлүүлсний дараах байдлаа шүү шилжиж. Ийхүү 2 цагийн дараа дуслаа. Эй, Сэно. За, миний бүтээсэн блокийн ертөнцөөр аялцгаая. Намайг удирдах яваарэ. Нэрэ, бүжгэлж байгаа хүний дүрстэй баатан дээр дарах юм бол би чамд бүжгэлж үзүүлнэ шүү. Remix хэмээх видео тоглоом дуртай нэгэн залуу блог ертөнцид өөрийн аватараа бүтээж өөрийн өвөрмөц онцлог бүхий 4 төрлийн секторыг байгуулав. Эй, Сэно. За, аль өрөөнд нь ормоор байна да? Миний өрөөнд үү эсвэл жаахан амар өрөөнд ормоор байна уу? За юу яцхан тавтай морил. За энэ өрөөг та хэд санаж гин үү? Энэ өрөө бол миний хамгийн анх видео хийж эхэлсэн өрөө байгаа. За та хэд миний бичлэгийг үзэх дуртай бол энэ өрөөнд юу байгааг бараг л мэдж байгаа бах. За тэгээд эд зүйлбүрийн хажууд байгаа товчон дээр дараад тэрхүү зүйлийн талаар тайлбарыг хүлээн аваарай. За энд бас ийм хідэн One Piece-ийн постерууд байна. Энэ хананд бас их удсан л дөө энэ хэд. Намайг ер нь One Piece дуртайг мэднэс тээ та хэд. Би ч гэсэн далаан дээрэмчтэй бас хаан болмоор л байдаг. За энэ бол ширээн дээр гівтэж өгөө 100 төгрөг байна. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яваа гэж. 2023 оны 10 дугаар сард 1 сая subscribers хүрч энэхүү Golden Play button-ыг авч байлаа гэж. 2018 оны 6 сард 100,000 subscribers хүрч анхны Silver Play button авч ийлаа гэж.